уншигчийг бүртгэхдээ дараах дарааллыг баримтлана. Системд нэвтэрч орсны дараа олголт гэдэг энэ самбарыг сонгоно. Тэгээд шинэ уншигч. За картын дугаар гэдэг дээр уншигчийн дугаарыг бичнэ. За ингээд тухайн номын сангийн онцлогоос шалтгаалаад нэрийн дугаарыг орууллаа. За уншигчийн нэрийг бичье. Хэрэглэн гэдэг нэртэй. Дундгийн хэрэглэн. Гэрээ хаягийг бичнэ. Имэйл хаяг дээр бол дундаг гिचэлт дундаг ит mail.com гэж. За гэрээ утас. Имэйл хаяг орууллаа. За ажлын утас дахиад өөр ажлын утас гэдэг дээр хоёр тооцсны дугаарыг оруулж болно. За нууц үг бол хамгийн багадаа 8 тэмдэгтээ дээд тал нь 20 тэмдэгт орно. За ингэхдээ тоо орох ёстой. Том үсэг жижиг үсэг байх ёстой. За эдгээр тусгай тэмдэгтийн аль нэгийг агуулсан байх ёстой. За би нэг 8 оронтой тоо оруулъя. Том Т. За жижиг Т, нэг том үсэг, нэг жижиг үсэг гэсэн тийм ээ. Тэгээд тусгай тэмдэгт орууллаа. Ит тэмдэг авлаа. 1 2 3 4 5 6. За ТТ 1 2 3 4 5 6 гэт. Нууц үг адилхан оруулна. За хэрвээ бага ангийн хүүхдүүд бол ингээд багшийн нэрийг биччихвэл зүгээр байдаг шүү. Дараа нь хэний ангийн хүүхдээ энтер гээд хайж явахад ялангуяа ABC номын сан дээр их тохиромжтой. Дижитмаа гэдэг багшийн шав байжээ гэд үзэх юм бол 18 хүртэлх насны хүүхэд 2018 оны хүүхэд бай. За хэрлэн учраас эмэгтэй эрэгтэй аль нь ч байж болно. Хүчинтэй хугацаа 27 оны 06 сарын 15 хүртэл хүчинтэйгий. За 2 дугаар ангийн сурагч юм гэд хадгалчихъя. Тэгээд мэдээллийг оруулсан бол илгээх товч дарна. За уншигчийг амжилттай бүртгэлээ. За гэх мэтээр уншигчийг бүртгэдэг. За ялангуяа жижиг номын сонгууд маань, сургуулийн номын сан, сумдын номын сонгууд маань ангийн багш нартай сургуулийн хүүхдүүдийг бөөнөр бүртгэх ангийн багш нараар нэрсийг аваад бүртгүүлэх боломж байгаа. Гэхдээ яаж бүртгэх вэ гэхээр тайлан хэсэг рүү орно. Тэгээд нөгөө бусад тайлан харах гэдэг энэ холбоосоо дараад уншигч олноор нэмэх гэсэн энэ холбоос байгаа. Энийг даръя. За ингээд уншигчдын жагсаалт энэ дээр байна. Саяны дундгийн хэрлэн маань энд ингээд мэдээлэл нь ороод ирсэн байна тийм ээ. Тэгэхээр олон уншигч оруулахын тулд яах вэ гэхээр энэ загвар файлыг татаад авчихна гэсэн үг. Загвар файл татлаа. Тэгээд member report гэдэг энэ файлыг save хийгээд хадгалчихна гэсэн үг. За тэгэнгүүтээ save хийж хадгалчаад энэ файлаа нөгөө багштай өгөөд энийг бүртгэхэд ирэх нь шүү дээ. За тэгэхээр эхлээд загвар файл дээр бол энэ эхний 3 мөр би сая цаг хэмнэх үүднээс ийм янзаар ингээд уншигчийн баркод, уншигчийн овг, нэр, за тэгээд гэрийн хаяг, утас, имэйл, ангийн багш, за боловсролын зэрэг гэх мэт энэ зүйлс ингээд өөрөөгөө өөрчлөө. Тэгэхээр ангийн багшаар алийг бөглүүлэх вэ гэхээр ерөөсөө л энэ багнуудыг бөглөх. Имэйлээс урагшаах багныг. За бараг энэ хэдэн багныг бөглөхөд л хангалттай. Ангийн багш бол.
Энийг арай өөр өнгөөр өгчий. Энэ насны ангиллал энэ тэрэг бол төрсөн оныг харж агаад номын санч өөрөө сонгуул тохиомжтой. Багш бол ямар насны ангилалд хамаарахыг мэдэх шаардлагагүй. Боловсролын зэрэг нь ямар байх нь багшид хамаагүй. Уншигчийн ангиллал нь багшид хамаагүй. Энэ бол дандаа номын санчийн бүглэх талбарууд байгаа. Эдгээрээ дараа номын санч өөрөө нэгэнт бөөнөр бүгэлж байгаа тохиолдолд бүгдээрээ бага боловсролтой байж болно шүү дээ. Нэг ангийн хүүхдүүд учраас тийм ээ. Ингээд бүгэлжиж болно. За ингээд ийм файл бэлэн болчихоор яах вэ гэхээр файл ингээд бөөнөр гэдэг бэлэн болчихоор яах вэ гэхээр нөгөө програм дээр очиод энэ нөгөө тайлангийнхаа уншигч олноор нэмэх гэдгээр орлоо. Choose file нөгөө багшаас ирсэн файлаа сонголоо. Open хийлээ. Import 15 ширхэг 15 хэрэглэгч нэмэгдсэн байх нь шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар манад 24 юу байсан болоод 39 болчихлоо. За ингээд нэмэгдлээ нөгөө уншигчд маань. Энэ уншигч 1 2 3 гэдэг гих мэтээр уншигчийн нэр дээш явчихж байгаа маа. Гих мэтээр ингээд уншигчдыг бөөнөр нэмэх юм боломжтой байгаа. Очоод шалгая. Ийм баркодтой ямар уншигч байна вэ? За ингээд ингэхээр тухайн уншигчийн нэр нь гараад ирнэ. Эсвэл систем дээр очоод шалгая. Картын дугаарыг хийлээ. Олголт хэсгийн карт олголтыг дарахаар энэ цонхны нэгддэг. Тэгээд баркодын дугаарыг хийлээ. Хайлаа. Уншигч гараад ирж. Тэгэхээр ов гэдэг үгээр хайна гэсэн үг. 13 болтлоо. Овг нэг сурагч нэг, овг нэг уншигч нэг гэдэг ингээд 12 уншигч. За ингээд уншигчийг нэгээр нэмэх арга. За бас олноор нэмэх аргыг судлаа.